Иргэд маань бас их сонирхож магадгүй яг дэд өвдөр баригдах орон сууцнууд яг ямар загвартай байх юм бол тий. Ямар төрлийн орон сууцнууд төлөвлөгдөж байгаа вэ? Тэг яг эхний нөгөө 12 мянган айлын орон сууцн дээр бид нар ерөнхийдөө нам давхрын орон сууц барья гэдэг ийм төлөвлөлт барьж байгаа. Гэхдээ нөгөө газрын релеф одоо энэ мэрэгжлийн хүмүүсийн зөвлөж байгаагаар зарим байршлууд дээр 9 давхар тэгээд бусад байршлууд дээр ер нь 5 давхраас өндөргүй ийм орон сууцуудыг төлөвлөё. За энэ бол бас нөгөө болж өгдөг бол бид нар ногоон дулааны хэмнэлттэй дулаан алдагдал багтай ийм орон сууцуудыг төлөвлөе. Өмнөх нөгөө нэг барилгууд дээр баримталж ирсэн нөгөө баригдмал хэв шинжийг бас халахыг хичээгээд ингээд ажиллаж байгаа. Эхний 23 га газар дээр баригдах блокуудын батлагдсан тий барилгачилтын барилгын зураг нь экспертизээр ороод батлагдсан тендер зарлагтаа явж байгаа. За дараагийн барилгууд бол зарим газартаа магадгүй хаусны хэсэг хорооллууд үүсгэх төв зам дагууга үйлчилгээтэй нөгөө үйл хөдлөх хөрөнгүүд байх гэх мэтээр явж байгаа. Тэгээд дандаа нөгөө блокийн системтэй дундаа сургууль цэцэрлэг ногоон байгууламж эрүүл мэндийн үйлчилгээ, төрийн үйлчилгээ, ах үйлчилгээ, соёлын үйлчилгээ гэсэн ийм зүйлүүдийг л багтааж төлөвлөсөн гэж ойлгож байна. Та сая хэлээ дэд төвөгдөд баригдах орон сууцнуудын эрчим хүчний хэмнэлттэй байна гэсэн тийм онцлогтой байна гэж хэлсэн. Өөр ямар онцлогтой орон сууцыг төлөвлөж байгаа вэ? Тэг яг нэгдүгürt бид нар дулааны хэмнэлттэй байхыг төлөвлөж байна. Хоёрдугаарт дундын эзэмшлийн эрчим хүчний хэрэглээгээ сэргээгт эрчим хүчээр хангадаг. Өөрөөр хэлбэл орон сууцны дээвэр болон тэр сэргээгт эрчим хүчний панелууд суйрлуулж болох боломжтой бүх газрууд дээр сэргээгт эрчим хүчний панелууд болон хураагур инверторууд цуглуулад сөөхн өөрөө хэрэглэнээсээ илүү басан зүйлээ төв эрчим хүчний систем нийлүүлдэг ийм тохируулгатай ийм орон сууц төлөвлөсөн. Яг энэ чиглэлээр тендерн зарлагдж байгаа. За дээр нэг хэлж сонирхуулах зүйл бол бүх хэрэглээний усны турба зис турбатай байхаар ингээд ажлын даалгавар дээр өгсөн. Яг энэ чиглэлээр тендер нь зарлагдж байгаа. Гадна фасадыг бид нөгөө өнгөрсөн жилүүдэд ирсэн барилгачлалтын нэг том алдаа бол хөөсөн фасад шүү дээ. Тэгэхээр бид энэ юун дээр хөөсөн фасадыг халж байгаа. Тэгээ энэ бол чулуун болон металл фасадтайгаар энэ сэлб дэд төвийн орон сууцны барилгууд баригдахаар төлөвлөгдөж байгаа гэж хэлье.